Шудраг ёслол хэрэглэгчийн төлөө газарт Mobicom компани дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдээс үндэслэлгүйгээр ярианы төлбөр өндөр гарч байна. Яриаг услуу ярьсан мэтээр өндөр өртөг авч байгаа нь хууль бус үйлдэл гэсэн гомдлыг гаргасан байна. Гомдлыг тусгаараа шалгаж үзэхэд ноцтой зөрчлүүд илэрсэн байна. Энэ үүдэн холбооны 4 компанид хяналт шалгалтын ажил хийж байгаа. За энэ хяналт шалгалтыг хийх явцад бол Mobicom компани дээр бол ноцтой тийм зөрчил илэрсэн байгаа. Энэ бол урд нь ч гэсэн нэлээд яригддаг байсан асуудал та. Энэ юу гэвэл дараа төлбөрт хэрэглэгчдийн хувьд бол миний утасны төлбөр их гарлаа. Яриагүй байхад одоо ярьсан гэд мөнгө авцсан байх юм аа гэдэг асуудал их яригддаг л да. Харамсалтай нь бол бидний хийсэн шалгалтаар бол ийм зөрчил бол илэрлээ. Үнэхээр Mobicom компани бол хэрэглэгчдээсээ бол илүү мөнгө авдаг юм байна. Энэ бол тогтоогдсон. Mobicom компани захирал энэ сарын 6-нд хэрэглэгчдээс ямар нэгэн үндэслэлгүйгээр төлбөр авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин шударгалт хэрэглэгчийн төлөө газраас Mobicom компани зөвхөн энэ өдөр хэрэглэгчдээ ямар нэгэн тодорхойгүй шалтгаанаар залилж төлбөр авсан эсвэл үргэлж ийм алдаа дутагдал гаргадаг эсэхийг шалгаж байгаа юм байна. Энд бол Mobicom компани гүйцэтгэх захирал Дэвид Холидей гэдэг хүний гар үсэгтэй албан бичиг маад ирсэн байгаа. Энэ албан бичигт бол 10 сарын одоо сая 2013 оны 10 сарын 6-нд бодогдсон биелэл зарим дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөрт зөрүү гарчээ бид илүү мөнгө авсан байна гэдгийг хүлээн зөвшөөрч манад энэ албан бичгийг ирүүлсэн байгаа. Тэгээ энэ асуудлыг бид үргэлжлүүлэн шалгаж байгаа. Энийг бол наривчлан шалгах ёстой. Ямар шалтгаанаар иргэдээс үндэслэлгүйгээр өндөр төлбөр авсныг Mobicom компани холбогдох мэргэжилтэд тодруулахад манайх техникийн шинжилгээ хийжсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-нд нийт хэрэглэгчдийн тооцоо давхардаж гарсан энэ зөрчлөө арилгасан гэж мэдээллээ. Манай дээр явуулсан шалгалтын талаар бол би нарийн мэдээлэл бол надад байхгүй. Гэхдээ ер нь бол яг албан ёсоор хариуцлагатайгаар мэдгэхэд Mobicom корпорац урд өмнө нь дараа төлбөрт хэрэглэж байгаа төлбөр тооцоон дээр үндэслэлгүйгээр ямар нэгэн төлбөр тооцоог нэмжсэн асуудал огт байхгүй гэдгийг хэлээ. Яг нэг асуудал гарсан нь юу вэ гэхээр 10 дугаар сарын 6-ны өдөр хэрэглэгчдийн одоо хэрэглээ гаргадаг тооцооны систем яг тухайн үед бид нэр техникийн шинжилт явуулж исэн. Тэгээ яг шинжилтийн яг тэрхүү яг зааг дээр нь одоо хэрэглэгчдийн тооцоо одоо давхар гарсан тохиолдол байгаа. 10 сарын 6-ны өдөр энэхүү алдаа маань гараад за тэрнээс хойш яг 7 хоногийн дотор бүх хэрэглэгчдийнхаа гомдлыг барагдуулаад дууссан байна. Ер нь бол эн чинь юу шүү дээ. Эн чинь бол өсөлтөний тухай хуулиар зөрчсөн асуудал шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид бол эдэнд бол холбогдох арга хэмжээг нь авнаа, шалгалтаа дуусны дараа арга хэмжээг нь авнаа. Авах арга хэмжээ бол их тодорхой шүү дээ. Манай хуулинд бол бид бол 10 сая төгрөгнөөс ахуулаад Mobicom компани одоо өнгөрсөн жилийн борлуулалтын орлогын 4-6% торгуул шийдвэр оногдуулах. Энд ч одоо бараг дор хаяж 20-30 тэрбум төгрөг болно шүү дээ.